эхнийхээ тоглолтыг хийгээд амжилттай тоглоод ялсанд нь баяр хүргээд манайхын Америкийн Now гэдэг брендийг уургийг 1 сарын хэрэгцээг бэлгэлж байгаамаа ингээд. Тийм өнөөдрийн раунд нэвтрүүлэгт реалити шоунд амжилттай оролцсон чи баяр хүргэе. Цаашдаа Монголоо төлөөлөд оролцох болтугай гэж өрөөгөө тэгээд баяр хүргэе да. За ингээд манай нэвтрүүлгийн энэ удаагийн тулаанд амжилттай оролцсон Батхүүдээ үзэгчдийнхээ өмнөөс тулааны спорт сонирхох залуучуудын өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Үнэхээр гайхамшигтай сайхан тулаа үзүүллээ. Баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлгийн бидний хамтрагч S Outlets брэнд хувцсны дэлгүүрийн хамт олон дараагийнхаа тэмцээнүүдэд амжилт гаргаарай гэдэг чамдын гарын бэлэг ардуулж байгаа юм. Гадаад дотоод явж их олон тулаанд оролцдог их тэмцээнүүд олон тэмцээнүүдэд явах шаардлагатай байдаг тамирчид маань бас англи хэлтэй байдаг бах. Ер нь англи хэлтэй. Ер нь баг цагаа. За тэгвэл одоо тэр англи хэлийг улам сайжруулж төгс төгөлдрөө болгох одоо боломж танд олдож байна. Өөрөөр хэлбэл та Ingram англи хэлний сургалтын төвд 20% хөнгөлөлтөд суралцах эрхтэй боллоо гэсэн нэг чамд бас гартуулъя. За ингээд манай нэвтрүүлэгт амжилттай оролцсон бас маш гайхамшигтай сайхан сонирхолтой тулаа үзүүлсэн чамд баярлалаа. Баярлалаа хамт олон туслалж амжилт хүсье. За. ...2010 оны 9 сарын 19-нд Улаанбаатар хотноо Imperial 2010 гэж байгаа тэмцээн болох гэж байгаа тийм. Тэгэхээр энэ тэмцээнд миний дууснаар бол гадаадын 4 тамирчин 4 төрлөөр тулааны 4 төрлөөр тулдна гэж сонссон. 4 орноос тий 4 төрлөөр зохиож байгаа. Нэг Перус байна. Тэгээд Конгоос, Африкаас Конгоос байна. Тэгээд Франц улсын тамирчин байна. Испани тамирчин. Орон орноос kickbox, motobox, Michelin box, the fighting гэх 4 төрлийн тулааны зодооны тулааны төлөв 4 төрлөөр урьж байгаа. Тэгээ манай раунд reality show-ны авраг маань тодорхой авраг маань Испани улсын тамирчид тоглолт. Тэр тамирчин өндөө бол үнэн хүчтэй тамирчин. Артур гэдэг тамирчин. Артур kickboxing төрлөө, motoboxing тамирчин л да. Тэгтээ kickboxing төрлөөр тоглоно. Ноёдын унаас сэтгүүл Shinobu Fighting сургалтын төв хамтран раунд нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэн хүргэж байна.